Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2013 онд нээлттэй хийсэн Terror Leave киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод хандаж хэлэхэд миг даатгалаар тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгээд урдаа 4К-гаар бичдэг, ардаа Full HD-гээр бичдэг, шөнийн дурантай Wi-Fi-д холбогддог, дөргөлт мэдрэгчтэй хар хайрцаг 30% хөнгөлөлттэй үнээр аваарай. Жолооч таны хариуцлагатай байдлыг хар хайрцаг баталгаажуулна. Миг даатгал. Өглөөний оргил цагт ачаалал багтаа байна. Хурдны зам болон гүүрэн дээгүүр машинууд чөлөөтэй давхилдэж байна. Ерөнхийлөгч өнөөдөр төрийн ордонд үг хэлэх юм байна. Тиймээс тэр хавийн замын хөдөлгөөнийг түр хаахнэ. Ингээд радиогоор ярьж буугаар кино маань эхэлнэ. Радиогийн студид харин нэг хөтлөгч сууж байна. Энэ бол манай киноны гол дүр Ёнхва. За, нийслэл хотод 9 цаг 31 минут болсон байна. Би хөтлөгч Ёнхва байна. Энэ өглөө бүгдээрээ татварын шинжиллийн талаар ярилцах болно. Гэх үед нь уц дуурч байна. Байна уу? Сайн байна уу? Би Пакнокю байна. За, та татварын шинжиллийн талаар юу хэлмээр байна? Би ганцаараа амьдардаг. Зөвхөн зурагт хөрөгч хоёр ажилуулад байхад цахилгааны төлбөр 350 мянган вон гараад байх юм. Бид татварын шинжиллийн талаар ярьж байгаа шүү. Энд чинь цахилгааны татвар мөн биз дээ. За баярлалаа. Ингэснэ тастаа дараагийн сонсогчийг авъя гэд ярьлаа. Тэгэд ярьж байтал нөгөө тасцсан үнэн битгий таст гэж хэлсэн баха гэд ороод ирж байна шүү. За бүгдээрээ рекламны дараа эргээд уулзъя. Ингэснэ саяных юу байсан бэ? Мэдхгүй. Ууланд тасцсан тэгсэн чи байгаад байх юм. Тийм үү? Эрхмэ. Өнөөдөр та баха. Баярлалаа. Би яагаад үгээ хэлж болдоггүй юм бэ? Ингээд зууралдаад болдоггүй шүү. Тэгснэ. Ноён Ён. Яг одоо анхааралтай сонс. Би гүүрэн дор бөмбөг тавьчихсан. Тэрийгэ дэлбэлчихэн шүү. Ингэсэн манай хүн гөөжөөд. Тийм үү? Тэгээд дэлбэлэлдээ новш минь. За. Чи хэлсэн шүү. Тэгээд буцаад эфирт ороод удасны дуудлага дээр алдаа гарсан түүлцэл өчөө. Ингээд ярьж байтал хажууханд нь бөмбөг дэлбэрэх чимээ гарч байна. Шууд босоод хартал. Нээрэн гүүр дэлбэрчихсэн bay шүү. Тэр үед утсан дуурч байна. Аваад ярьсан чинь дахиад би байна. Ингэснэ тасчлаа. Манай хүн цагдаад мэдэгдэх гэснэ. Гинэт нэг юм бодов бололтой. Уцаа тавиад цаад өрөөрүүгээ яваад орчлоо. Найруулагч нь бас цагдаад удах гэж байна. Утсыг аваад хин рүү залгах гэж байгаа. Юу? Цагдаа руу толгоогоо ажилуулад боддоо. Энэ залуу бөмбөг дэлбэлнэ гэж бидэнтэй анх холбогдлоо. Тэгээд дэлбэлчлээ. Ганцхан бид нар мэдэж байна гэдэг чинь том давуу тал. Энийг өөрсөддөө ашигтайгаар эргүүлье. Энэ бол бидний боломж гэж байна. Тэгээд чаахлах гэж хүн рүү залгаад танд хэлэх юм байна. Би завгүй байна. Бидхий залгаад бай. Сонсдоо. Ингээд нөгөө террористийн бичлэгийг сонсголоо. Би гүүрэн дор бөмбөг тавьчихсан. Удахгүй дэлбэлэн шүү. Ох, наадах чи юу вэ? Яг ингэж хэлснийхэн дараа бөмбөг дэлбэрсэн. Тийм үү? Тэгвэл наад бичлэгээ аваад хүрээдэр. Тэр дахиад наашаа залгана гэсэн. Бас би эхнэрээсээ салж оройны мэдээний хөтлөгчийн ажлаа алдсан. Одоо харин шинэ боломж гарч ирж байгаа шиг байна. Тэгээд хүрээдэр л дээ. Ярилцъя. Үгүй ээ. Та өмнө намайг нэг удаа араас хутгалсан. Энэ удаад лав биш. За. Чи тэгээд юу хүсэв? Намайг буцаагаад оройны хөтлөгчийн ажил томил. Бас камерууд аваад энд радио дээр хүрээдэр ингэж байна. Тэр хоорондоо манай хүн хувцас өмсөд үсээ янзлаад гялс бэлтгэх байдлаа авч байна. Бүх ТV-гээр бөмбөг дэлбэрсэн тухай ярьж байдаг. Манай хүн хуучин ихнэрлүүгээ залгаад байна уу? Би буцаад мэдээний ажлаа авах юм шиг байна. Хэрвээ болчих юм бол дахиад хамттай байвал болох уу гэж байна шүү. Хуучин ихнэртэй хайртай хэвээрээ бололтой. Тэр үед эфир энэгээд хөтлөгч юм байна. Саяхан мапогүр дэлбэрснийг та бүхэн мэдэх бах. Үүнийг хийсэн хүн бидэнтэй дөнгөж сая холбогдсон. Ингэсэн чинь дахиад залгаж байна. Тэгэхээр тэр дахиад залгасан байна. Бүгдээрээ ярьцгаая. Байна уу? Та биднийг сонсож байгаа гэдэгт итгэл тавина. Сайн байна уу? Би нэг зүйлийг эхлээд тодруулъя. Та үнэхээр мапогүрийг дэлбэлсэн хүмүүс үү? Тийм ээ. Би дэлбэлнэ гэж чамд хэлээ үсттэй. За ойлголоо. Рекламны дараа эргээд уулзъя. Ингэснэ нөгөө хүнтэйгээ ярьлаа. Та байна уу? Яагаад намайг шуудаар яриулахгүй байна? Удахгүй яриулнаа. ТV-гийн баг замдаа гарсан. Юу? Телевизээр ярина гэж үү? Энэ танд илүү ашигтай биш гэж үү? Гэсэн тэндээс ТV-гийнхээ ороод ирлээ. Нөгөө утсаар яриудаас ахалх нь энэ юм байна. Шууд орж ирээд юм өгсөрлөө. Тэнд харин нөгөө радио нэвтрүүлгийн найруулагч нь юм ярих гэтэл захирал зөвшөөрсөө. Ингээд хөөгд гаргачлаа. Шууд булаач байна шүү. Тэр үед харин дэлбэлсэн гүр дээр манай хүний хуучин ихнэр нь явж байна. Та түүнийг тийш нь явуулчихаа юу? Тэр өөрөө явъя гэсэн юм аа. Чи мэдэн дээ. Тэр нэг зүтгэвэл ухардаггүй гэдгийг. Тэгэд манай хүний гялс бэлдээд пижак өмсүүлээд нүрийг нь будаж байна. Тэгэхээр ингээ террорист хэн болохыг олж мэд. Тэгэд яагаад энийг хийж байгаа гэдгийг нь олж мэд. Төгсгөлд нь тэр бууж өгöd. Тэгээд тоглоом дуслаа. Чи тэгж чадах уу? Би амиа хорлох гэж байсан хүнтэй ярилцаад болиулж байсан юм шүү. Тэгвэл бидний рейтинг цөм өслөл гэсэн үг. За амжилт. Манай хүн утсаа аваад. Та байна уу? Байна. Бид бэлтгэл ажлаа хийх гэж жаахан удчлаа. Уучлаарай. Миний мөнгө яах юм? Уучлаарай. Юу мөнгө үлээ? Гэт нөгөө продюсераа утсаа ав гэд өглөө. Надтай утсаар ярьж байна гэд танай рейтинг пуужинд нь үсттэй. Миний төлбөр хаана байна? Хэдийг хүсэж байгаа гэд асуу. Уучлаарай. Хэд хэрэгтэй юм бол 2 тэрбум 179 сая 245 мянган вон. Энэ
ямар учиртай тоо юм бэ? Мэдмээр байвал энийг энэ данс руу шилжүүл. Ингээд данс өгч байна. Энийг зарлага биш хөрөнгө оруулалт гэж тооц. Угаасаа та нар надаас болоод цөм хийн үсттэй. Үгүй гэвэл би өөр ТV-тэй холбогдлоо. Гэсэн тэндээс нэг ТV. Бид дөнгөж сая террористтэй холбогдлоо. Ингэж байна шүү. Продюсер харин гэлс ярьж байгаад мөнгийг нь шилжүүлүүлчлээ. Та үнэхээр шилжүүлж хийж байгаа хэрэгөө рейтингээ өсгөцгөөё. Одоо ихэл. За ингээд манай хүн террористтэй холбогдсон гэд ТV-гээр гарч байна. Би хөтлөгч юм байна. Бид террористтэй холбоо тогтоосон. Та сонсож байна уу? Тийм ээ. Та яагаад гүүрэн дээр бөмбөг тавьж дэлбэлсэн юм бэ? Яагаад гэвэл би тэр гүүрийг барьсан юм. Бараг 30 жилийн өмнө би гэр бүлээ тижээхийн тулд барилгын ажил хийдэг байсан. Тэгээд 2 жилийн өмнө төрийн том хүлээн авалт болно гэд гадны зочдын нүдэнд энэ гүр үзэмжгүй байна гэд дахиад засах ажил эхлүүлсэн юм. Бид нар илүү цагаар өдөр шөнөгүй ажиллаж зассан. Тэгээд тэд хэрвээ шүн сумж ажиллах юм бол бидэнд 100 мянган воны нэмэлт цалин өгнө гэсэн. Бид амь насаа эрсдэлд оруулан байж нар мантахаас өмнө гүүрээ дуусгахыгээд ажиллацгаасан. Тэгсэн тэнд осол гараад 3 хүн усанд унсан юм. Тэд усны мандал дээр амь авраараа гээд сэлэдэл байсан. Данч бүх аврах анги бүх цагтаа нар тэр төрийн том хүлээн авалт руу явчихсан байсан юм. Тэр 3 залуу 100 мянган воны төлөө амиа өгцгөөсөн юм. Данч хинч тэдний төлөө уучлалтгүйгаагүй. Яаж тэгж болдгийм? Би энэ улсын төлөө 30 жил хар ажил хийж байхад тэд намайг нохоо ностор үзэж байна. Одоо ойлгов уу? За, тэгвэл таны өмнөөс бид хэн нэгэнтэй холбогдохыг та хүсэж байна уу? Ерөнхийлөгч рүү залга. Ингэж авна шүү. Ерөнхийлөгч гинэ. Ерөнхийлөгч тэнд амь өргөцсөн 3 хүний төлөө аль биесээр уучлалтгүйг. Тэгэх юм бол би өөрийгөө илчилж хэрэгэ хүлээн. Ингэж байна. Гэхдээ бид энэ хүслийг чинь биелүүлж чадахгүй нэ гэж айж байна. Та намайг сонсно гэж амлаа үсттэй. Эсвэл би чам шиг та нарыг харах ёстой юу? Ингэснэ. Тэгээд дэлблээчтэй навш минь ингээд хэлснийг нь сонсогчлоо. Манай хүн шууд юу ч болоогүй юм шиг. Ингэж хэлснийг минь уучлаарай. Ингээд үргэлжлүүлэх гэж байна. Нөгөөх нь харин дуурдаггүй. Продюсер уурлаад. Чи түүнийг хараач хаа юу? Алив наанасаа гараад тэр. Ингээд шууд гаргаж байна. Тэгээд манай хүнийг яриулахаа байлаад оронд нь өөр эмэгтэй хөтлөгчтэй яриулчлаа. Бид 2 дугаар студидтэй холбоо тасарсан тул эндээс үргэлжлүүлье. Ингээс нөгөө террорист Ён хөтлөгчтэй яриул. Надад танаас асуух асуулт байна. Йонтай яриул. Манай Ён харин тэнд. Би энийг эхлүүлсэн. Би өөрөө дуусгамаар байна. Ягаад тийш нь шилжүүлчих гэж байгаа юм бэ? Уучлаарай. Эндээс би яриад байж болно. Чи тэгээд ерөнхийлөгчийг авчирч чадах юм уу? Энэ боломжгүй гэдгийг бид танд түрүү хэлсэн шүү дээ. Надад тэгвэл дахиад нэг тесрэх бөмбөг байгаа шүү. Байцаарай. Та дахиад бөмбөг теснэ гэсэн үү? Миний гарт удирдлага байна. Гэснэ чимэг болчлоо. Байна уу? Ингэсэн чи хөтлөгчийн чихэнд нэг юм дэлбэрчлээ. Өөр дүрсөг, гүүрэн дээрх дүрсөг. Ингээд баларлаа. Манай хүн эргээд суухаас өөр аргагүй боллоо. Тэгээд террористтэй ярилцлаа. Чи юу хийгээд байгаа юм? Хөтлөгчд халддаг нь яаж байгаа юм? Ён хөтлөгчөө. Чи намайг тэнэг гэж бодоё. Тэр бүсгүй ямар тач амьд байна. Галзуу новш. Би чиний оронд байсан бол намайг харахгүй л байсан та. Яагад гэвэл чиний чихвчэнд бас бөмбөггүй. Ингэж авна шүү дээ. Тэгсэн чихвчин дуурайд унлаа. Хэрвээ ширээнээс холдох юм бол чихвчин дэлбэрнэ. Бас авах гэж оролдвол дэлбэрнэ. Хүнд хэлвэл бас дэлбэрнэ. Орон даяараа үзэж байхад чи өвхөн. Ямар өвдөө? Чи намайг яагаад ингэж байгаа юм? Чи намайг мэддэг юм уу? Чамайг мэдэхгүй хүн байна гэж үү? Чи 2003 оноос хойш нэвтрүүлгээ хийж байгаа. 4 жил дарааллан хамгийн итгэл хүлээсэн хөтлөгчийн шагнал авсан. Орой нэвтрүүлгийг 5 жил хөдөлсөн. Хинч надад итгэхгүй байж болно. Гэхдээ тэд чамд итгэдэг юм. Тиймээс одооноос миний өмнөөс чи ярина. Чи мэдээ бүрийн төгсгөлд бид зөвхөн үнэн болоод шударгыг эрэлхийлнэ гэж дуусгадаг байснаа санаж байна уу? Одоо ч ялгаагүй тийм байх хэрэгтэй. Ингэж байна шүү. Тэндээс харин продюсер уурлаад байна. Урдан эхлээч. Тэгсэн тэнд гүүрэн дээр дахиад нэг дэлбэрэлт болчлоо. Нөгөө сурвалжилж байсан хуучин эхнэр нь асуудалд орох бололтой. Манай хүн шок. Тэгээд дахиад эфиртээ цацагдлаа. Би Ён Хуан байна. Дөнгөж саяхан нэг дэлбэрэлт боллоо. Гүүрний гол хэсэгт хүмүүс гацсан байдалтай байна. Манай сурвалжлагч зүгээр эсхийг бид удахгүй мэдээлэх болно. Гэсэн цаанаас нь ерөнхийлөгчийг авчир. Ойлголоо. Бид чадах бүхнээ хийнэ. Та нарт 10 минут өгье. Ингээд цаг яваад эхэллээ. Хэрв бид авчирч чадахгүй бол яах вэ? Тэгвэл гүүрэн дээр гацсан хүмүүс үхэн. Хэрвээ тэднийг аврах ямар нэгэн оролдлого хийвэл би шууд дахиад дэлбэлнэ. Ерөнхийлөгч надаас уучлалахгүй хтал болно. Ийшээ залга. Ингээд шууд ерөнхийлөгчийн дугаарыг өгч байна. Продюсер харин тэндээс болохгүй гэд байна. Манай хүн тэнд барьцааны хүмүүс аюултай байдалд байна. Тиймээс би өөрөө залгая. Ингээд шууд утсаараа залгачлаа. Утсаа авдаггүй. Манай хүн тэрүүгээр сатааруулах ганц 2 асуулт асуугаад байж байна. Тэр хооронд продюсер хүмүүстэй яриад байна. Тэгсэн утсан дуурайд төрийн нарийн бичгийн дарга залгаж байна. Сайн байна уу? Би төрийн нарийн бичгийн дарга Ким байна. Сайн байна уу? Бид SNC-гээр гарч байна. Та үзэж байна уу? Тийм ээ, бид үзэж байна. Ойлголоо. Та террористийн шаардлагыг сонссон баг. Ерөнхийлөгч ирэх үү? Аюулгүй байдлын улмаас тэр очиж чадахгүй.
Гэхдээ бид шаардлагыг хуралдан ярилцаж байна. Тэр ирэх юм уу, үгүй юм уу? Хүмүүс аюултай байдалд байна шүү дээ. Продюсер тэндээс. Чи чинь юугаа хийгээд байгаа юм бэ? Тэндээс харин нэг мэрэгжилтэн маягийн хүн орж ирж байна. Продюсер харин "Ён, яриад бай. Бидний рейтинг 50%-аар өссөн байна. Болж байна шүү." Ингээд ярьж байна. Манай хүн тэрүүгээр нөхцөл байдлыг тайлбарлаад ярьж өглөө. Тэгсэн тэндээс нөгөө орж ирсэн бүсгүй. "Ноён Ён, террористийн бүх үгэнд хариулж болохгүй шүү. Яг одоо чимээг бол би бол терроризмтэй тэмцэх мэрэгжилтэн Ахмад Пак байна. Одоо нас та миний хэлснийг хийгээрэй. Бид одоо цаг хожих хэрэгтэй. Гүүрний зураг өгье. Та тайлбар хий." Ингээд гүүрний зураг өглөө. Манай хүн тэнд Мапо гүүрэн дээр голдон хүмүүс гацсан байдалтай байцгааж байна. Ойролцоогоор 10 иргэн гацсан байна. "Ноён Пак, та заавал энгийн иргэдийг хохироож байж ийм зүйл хийх хэрэг байсан гэж үү? Хэрв гүүр дэлбэрээгүй байсан бол намайг сонсох байсан гэж үү? Гэхдээ энэ барьцааны хүмүүсийн буруу биш шүү дээ. Тэд бол гэмгүй хүмүүс. Таны хэлсэн гүүрэн дээр нас барсан 3 хүнтэй л адил шүү дээ. Та үнэхээр тэднийг ална гэж үү?" "Үгүй ээ. Би тэднийг аварна. Бас өөрийнхөө хэргийг хүлээн. Харин ерөнхийлөгчийн гарт бүх зүйл бий. Тэр ирээд уучлалтгүй байх ёстой." Тэгээд л боллоо. Тэгээд гүүрэн дээрх нөхцөлийг тайлбарлалаа. Тэнд нэг машин байж байна. Дотор нь гэр бүлийн 3 хүн гацчихсан байна. Хүмүүс очиод 2 хүүхдийг нь гаргаад яг аавыг нь гаргах гэтэл машин ус руу унчлаа. Манай хүн шоконд орлоо. Продюсер мэрэгжилтэн "Тайван бай. Тэднийг хайрлсан өнгөөр цааш нь үргэлжлүүлээд яар. Ноён Пак, танд гэр бүл байхгүй гэж үү? Танаас болоод энэ 2 хүүхэд аавгүй болчихлоо шүү дээ. Ерөнхийлөгчөөс болоод гэж 1 минут үлдсэн шүү." Ингэж байна. Тэгээд 1 минут өнгөрөөд яг эвгүдэх гэж байтал хамгаалалттай машин студи хашаанд орж ирсэн гэд мэдээлж байна. "Байзаараа, хамгаалалттай машин студид орж ирсэн байна. Манай студид зочин орж ирж байна." Тэрүүгээр хүмүүс бөөн хөл хөдөлгөөн болоод угтаж авлаа. Тэгээд ирээд суулаа. Тэгсэн ерөнхийлөгч биш байж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга генерал Жуу ирч гэж ерөнхийлөгчийг төлөөлж ирсэн гэж байна. "Худлагаас намайг аргалах гээд байна уу?" Ингэсэн цагдаа цаанаас нь "Би ярьж болох уу?" Ингэснэ. "Бид террористуудтай тохиролцдоггүй юм. Бид нөхцөл байдлыг авч үзээд дахиж учрах аюулыг тооцоолсон. Тэгээд бууж өг. Өөрийгөө илчээл. Наанасаа гар. Бид хамгийн зөөлөн байдлаар бууж өгөхийг сануулж байна. Үгүй бол бид шаардлагатай арга хэмжээг авна." Тэндээс харин "Дарга, 5 минутын дараа гэхэд бид байршлыг тогтооно." Ингэсэн чинь дарга "Бид чамайг олох болно. Та 50 яриараа. Хөтлөгч Ёныг яриул." "Уучлаарай, генерал Жуу. Бид ийм байдлаар ирээд хилцээр төрж чадахгүй баха." Гэсэн чинь "Байж бай. Чи ухаанаа алдчихаа юу?" Ингээд үргэлжлүүлээд гүйжээд унлаа. Тэгээд зургийг гаргаж ирээд "Бид чамайг олсон. Пак Нокё. Чи энэ мөн бидтэй. Улс террористуудтай гэрээ хийдэггүй юм. Чам шиг хог шар биднийг шахалтанд оруулж чадахгүй." Ингээд томорч байна. Пак тэнд "Наадхаа гарга. Үгүй бол би чихвчин дэх бомбыг нь дэлбэллээ." Гэж авна шүү дээ. "Уучлаарай. Эрхмэ. Зогс. Хэдүүлээ өөрөөр." Гэсэн чинь тоодоггүй. Манай хүн гяз цаасан дээр чихвчинд бөмбөг байгаа гэж бичээд "Харуулвуу үгүй юу? Энэ чи юу юм?" Гэсэн дэлб. Баларсан цагдаагийн генерал өгчлээ. Дамжуулалт хэсэг зогсоод бөөн хөл хөдөлгөөн боллоо. Нөгөө терроризмын мэрэгжилтэй харин ойлгоод "Чихвчинд чин бөмбөг байгаа хэрэггүй. Энийг салгаад өгөөч." Ингээд гар өрөх гэтэл яг дэлбэрхнэ. "Тэсч байгаарай." Ингээд гараад явчлаа. Манай хүн харин шоконд ороод байж байтал тэндээс продюсер буцаад ороод ирсэн байна. Ургалжлуулээд яар. "Би ийм байдалтай ярьж чадахгүй. Чи эхлүүлсэн. Чи өөрөө дуусга. Одоо зогсвол бидний эхлүүлснийг бусад студиуд үргэлжлүүлнэ. Чамайг ярьж байх оронд тэд байрлалыг нэлрүүлнэ. Энэ л зорилго. Чи ерөнхийлөгч ирнэ гэж бодоо юу? Тийм юм байдаггүй юм. Та ойлгохгүй байна. Би бас үхэх гээд байна. Зүгээрээ. Пак дахиад хэдэн барьцааны хүмүүсийг алга. Тэгээд цагдаа нар түүнийг олно. Гол буруут нь тэр болохоос бид биш. Харин бид ашигтай ажиллана гэж байна шүү." Шударгаар хэлчих. "Та тохироо хийчихсэн байна, тийм үү? Рейтинг 70%-аас дээшлэх юм бол би захирал болно гэж тохирсон. Яасан?" гэж байна шүү. Эвгүй продюсер байна. Тэр үед нөгөө террорист мэрэгжилтэн залгаад "Тэсч байгаарай. Төсөөлснөөс удах болол та" гэж байна. "Тэр уучлалт гуйлагмаар байна гэсэн штэ. Тэрийг нь гуйчхад юу нь болохгүй байгаа юм бэ?" "Үгүй. Тэр уучлалт гуйлагсан ч хизээч бууж өгөхгүй. Бид заавал түүнийг барих ёстой. Бид бүх солонгосын өмнө террористэд ялагдаж болохгүй. Бид дуудлагыг нь мушгиж байгаа. Дахиад нэг дуудлага байвал бид олж чадах бах." Гэж байна шүү. Манай хүн тэрүүгээр бусад ТV-нүүдийн ярьж байгааг сонстол гүүрэн дээр дэлбэрэлт болох үед ямар ч хүн амь эрстэйгүй гэж байна. Хоёр орхигч байгаа нь машинтай унсан залуу болон цагдаагийн дарга хоёр юм байна. Юм бодож байгаад нөгөө мэрэгжилтэн рүү залгаад "Тэр энд ойрхон байгаа юм байна." Тэр гүүрийг харж байгаад яг машин яваагүй үед нь дэлбэлсэн юм байна. Тэр зөвхөн анхаарал татахын тулд л дэлбэлсэн байна. Ойрхон байрлах утасны сүлжээнүүдийг шалгаад хөөх юм бол олох бах. Ингээд сэжүр өглөө. Продюсер тэндээс "Дахиж уучлалт гуйлгүй. Харин түүнийг халдлагаа зогсоо" гэж шаардах маягаар яар. Ингээс нь даалгавар өглөө. "Та ч галзуураа юу? Барьцааныхан өгөхгүй бол цагдаа нар хөдөлж өгөхгүй байж штэ." Ингээс мэрэгжилтээ орж ирээд продюсертэй маргаж байна. Тэр үед харин Пак залгалаа. Аргагүй утсыг нь аваад ярьлаа. "За, дахин ярианда орцгоё. Гүүрийг хар. Энэ янзаараа удаан тогтохгүй. Хэрвээ надаас уучлалт гуйх юм бол би бууж өгөхөд бэлэн. Бас тэнд олон хүн эд хөрөнгөөрөө хохирч байгааг харж байна уу? Тээврийн хэрэгслийн даатгалд машинаа даатгуулчихсан байсан бол хохирол амсахгүй штт.
миг даатгуулчих гэд хэлээд байхад өчнөө олон даатгал байхад ягаад заавал миг даатгуулах юм? Миг даатгуулах юм бол урдаа 4К-гаар бичдэг, ардаа 1080-аар бичдэг шөнийн дурантай, Wi-Fi-д холбогддог хар хайрцаг 30% хямдралтай хүнээр авах боломжтой байдгийг. Хар хайрцагтай бол бүх юм нотолгоотой болохоор даатгалын нөхөн төлбөр авахд ч илүү амар шүү дээ. Тэр үед харин цаанаас нь энийг уншаадах, барьцааныхаа угаасаа амьд үлдэж чадахгүй. Гэсэн чи мэрэгжилтэн тэгж болохгүйгээд давхар заавар өгöd байна. Манай хүн голд нь хэцүүдэж байна. Тэгээд шууд ярьлаа. Манай хүний хүн чанар зулгаагаад пак сайн сонсоорой. Ерөнхийлөгч манай студид ирсэн байгаа. Удалгүй уучлалт гуйх гээд бэлэн болж байна. Засгийн газар таны шаардлагыг хүлээж авахар болсон. Ингээд яг эсрэгээр нь явчлаа. Гэхдээ нэг болцолтой. Та бүх халдлагаа зогсоо. Дахиж тэсэлж дэлбэлж болохгүй. Хэрв та ойрхон байгаа бол биеэр ирээд түүний уучлалыг сонсож болно. Ингээд бүр халиад явчлаа шүү. Би итгэхгүй байна. Та хахуул аваа юу? Йоо, таны талаар мэдээгээр яриад байх юм. Сонстоо. Ингэсэн чи өөр ТV-гээр манай үнийг хахуул авсан гэд яриад байна. Түүнд хариул. Ингээд шууд холбочлоо. Нөгөө телевизийн хөтлөгч нь бид дөнгөж сая сөрдүүлгийн шинжтэй дуудлага аваад тань руу холбогдлоо. Манай хүн жаахан зөрүүлэх гэтэл чихэн дэх тесрэх бөмбөгөнд дуурайд аргагүй хариулахар боллоо. Продюсер бас тэндээс хариул ингэж байна шүү. Та хэр удаан орой мэдээний хөтлөгч байсан бэ? 5 жил. Тэр хугацаанд та бусдаас их хэмжээний хандив авч байсан гэдэг нь үнэн үү? Юу хандивын талаар яриад та тийм эсвэл үгүй гэж хариулаарай. Хин та нарт ийм баримт өгөө. Бид тэрийг дурдах боломжгүй. Уучлаарай. Ингэсэн чи продюсер тэндээс бэ өгсөн юм аа. Ингэж авна шүү. Яаж байгаа юм бол сонирхол татах үүднээс л үүнийг хийж байна. Пак баригддгүй маа гэхэд ядаж чэ баригдана. Гэж шууд урууж байна шүү. Манай хүн сэдв өөрчлөөд гүр энтергээд ярьтал болдоггүй. Та хахуул аваа юу? Та өнгөрсөн жил оны шилдэг сэтгүүлч болохдоо хуучин ихнэр Жисүгийнхээ ажлыг хулгайлж байгаад авсан болох нь тогтсон. Энийгээ болиулаач. Зүгээрээ ён. Энэ бүхэн дуусгаар би чамд тэгж үүрэгцэн гэд аргалчихъя. Хэрвээ чи үнэхээр том юм хиймээр байвал над чиг хогийн гар гэдгээ харуулах хэрэгтэй. Энэ чи амьдрал. Би чиний оронд байсан бол энийг унших байсан. Ингээд сүрдүүлж байна. Үгэнд орохгүй болохоор нь продюсерийн авсан арга хэмжээ юм байна. Тэр үед харин утсанд нь мэрэгжилтнээс түүний байршлыг тогтоолоо гэд мессеж ирж байна. Манай хүн би тодорхой хариулъя. Худал мэдээллээр рейтингээ өсгөх гэсэн чинь болсонгүй. Энэ бүхэн худал гэдгийг мэдэгдээ. Ингэчлээ. Хэрв тийм бол мапагүр дэлбэрэх гэж байна гэж байхад та яагаад цагдаад мэдэгдээгүй юм бэ? Гэсэн чи юм хэлсэнгүй. Тэгэхээр хахуул авдаг. Бас эхнэрийнхээ ажлыг хулгайлдаг нэвтрүүлэгч. Хандлтаа өсгөхийн тулд алын хадлагын талаар урдчилж мэдэгдээгүй байна. Гэд дүгнчлээ. Продюсер харин тэнд рейтинг 78% болсон. Би гэрээний үүргээ биелүүлчлээ. Чи харин буцаад нэвтрүүлэгч болно гэж мөрөөдөд хэрэггүй шүү. Ингэснэ гараад явчлаа. Амиа удсан нөхөр байна шүү. Тэр үед гүүрэн дээрх нөхцөл байдал нэлээ хэцүүдсэн харагдаж байна. Тэндээс харин X эхнэр нь мэдээ дамжуулж байна. Дэлбэрэл дээр камер гимтсэн болохоор утсаараа дамжуулж байна. Та бүхнээсээ хүлцэл өчье. Энд гүүр хазаагаад яг унах гэж байна. Энд эмэгтэйчүүд хүүхдүүд байна. Яралтай аврахгүй бол болохоо байла. Ингэж байна шүү. Тэр үед харин дахиад нуралт үүсэж байна. Ян тэнд ноён пак. Тэнд эмэгтэйчүүд хүүхдүүд байна. Ерөнхийлөгч удахгүй уучлалт хүснэ. Түүнээс өмнө тэднийг аварч болохгүй гэж юу? За яах вэ? Эмэгтэйчүүд хүүхдүүдийг авар. Хурдл ингээд зөвшөөрч байна. Тэр аврахыг зөвшөөрлөө. Хурдлаарай. Ингээд гяс аврахаар боллоо. Даанч яг аварч амжаагүй байтал гүр нурчлаа. Манай үний эхнэр бас унчлаа. Ён яахаа мэдхэ ойлоод хэсэг балмагдлаа. Ажил, карьер, гэр бүлгээд бүгд нэг дор сүрчлээ. Ён усан дээр аврах анги байгаа бол гол руу унсан хүмүүсийг авраарай гэж хүсэж байна. Гуйж байна. Амьд үлдсэн хүмүүс байгаа баха. Заавал хайгаарай. Пак чи тэднийг алах төлөвлөгөөтэй байсан юм уу? Уучлаарай гинэ. Өгснийхэн дараа юу? Би энэ үгийг л сонсхийг хүссэн юм. Гэхдээ энийг хэлэх тийм хэцүү байдаг юм бах та. Манай хүн бухимдаад доош харчлаа. Тэгсэн мэрэгжилтэн тэнд бид байршлыг нь тогтоож чадлаа. Хажуугийн барилгад байсан юм байна. Одоо дайрч орлоо. Бүх юм дууслаа гэд бичиж байна. Тэгсэн чи хөвчээр. Ён энэ бүхэн бидний хувьд дуусаагүй шүү. Тэр барилгад би бас бөмбөг тавьчихсан. Ингэж авна шүү. Зогс. Баримтчилгаагаа зогсоо. Цагтаагийн ухраарай. Наад барилга чинь дэлбэрэх гэж байна. Ингээд хэлж дуусаагүй байтал барилга дэлб. Нөгөө барилгын шууд далигаад тэдний барилга руу налчлаа. Тэгээд бөө юм боллоо. Тэнд байсан хүмүүс гараад зугтаачлаа. Манай хүн ширээнээс холдож болохгүй шүү дээ. Эцсээ хүртэл зуураад тэндээ үлдлээ. Паки холбоо харин тасарчжээ. Тэр үед харин гар утсан дуурч байна. Нөгөө төрийн нарийн бичгийн дарга залгаж байна. Ён сэтгүүлчээ. Аврах баг явсан байгаа. Санаа зовлтгоо. Таны талаар прокурор дээр хэрэг үүсгэж мэдээлэл авах шаардлагатай болж байгаа юм байна шүү. Би танд юу хэлхийг ч хэлнэ. Миний хэлсний дагуу хэрэгэ хүлээгээрэй. Юу? Хэрэгэ хүлээх гинэ? Ойлгохгүй байгаа мó. Террорист сая өөрийгөө дэлбэлчлээ. Нийтээрээ энэ бүх явдалд хин нэгнийг буруутгах хэрэгтэй. Хин нэгэн ядаж шийтгүүлэх ёстой үсттэй. Тэр нь та өөрөө надад хандив өгөө үсттэй. Би яриг чинь бичээд авчихсан. Бүгдийг нь илчлэн. Одоо хин танд итгэх вэ? Та аль хэдийн олон итгэлийг алдсан. Гэж авна шүү. Цагдаа нар террористийн байрлж байсан газрыг олдсон байна. Манай хүн харин сонин царилцсан байж байтал утсан дугарлаа. Гарсан чинь дотоод холбоогоор залгаж байна. Барилга дотроос 25 техник гэсэн өрөөнөөс залгаж байна. Авсан ч харин пак байна. Ён би баригдах нь тодорхой. Цаазлуулж эсвэл хоригдох бах.
Гэхдээ надад үүнээс өмнө хийх нэг юм байна. Энэ барилгад би бөмбөг тавьсан. Ингэж авна шүү дээ. Чи яагаад ингэж байгаа юм бэ? Ерөнхийлөгч уучлалтгүй гаагүй нь надад хамаагүй үсттэй. Би ямар буруу та юм? Би таныг өөр хүн гэж бодсон юм аа. Гэхдээ та бусадтайгаа л адил юм байна. Би өөрөө наанч нь очиод бүх юмыг дуусгана. Харин танд хандаж хэлэхэд чихвчин дэх бөмбөгчин хуурамч. Ингэж байна шүү. Тэгэхээр нь тайлтал, нээр нь дэлбэрэхгүй байна. Тэгэд босоод мэдээ хартал. Нөгөө Пак Нокио гэж хүн нь гүүр засаж байхдаа ам үргэцэн гурав энийг нь байж өгсөн хүнтэй яриад байсан баг та. Тэгэд хэсэг бодож байснаа. Нэг санаа оллоо. Террорист наанч нь очино гэж хэлсэн шүү дээ. Манай хүн гялс юмнуудаа холбож байгаад шууд дамжуулалт хийчлээ. Тэгэд энэ барилгад бас бөмбөг тавьсан байна. Би өөрийнхөө шууд дамжуулалтыг энэ түрээд дуусгая. Одоо би та бүхний нүдэн дээр террорист наашаа ирэх үед түүнийг өөрөө алах болно. Ингэж авна шүү дээ. Тэгэд нуугдаа түлээлээ. Тэгсэн тэнд нь нээр нь террорист хүрээд ирлээ шүү. Залуу хүүхэд байна. Манай хүн шууд дээрээс нь гарч ирээд ноцолдлоо. Гарын дах тесрэх бөмбөгнийх нь удирдлагыг тавиулж байгаад тухтаа үзлээ. Террорист ноцолдож байгаад өнхрөөд цонхоор унчлаа. Утаснаас зүгдээд амьд үлдэнэ. Манай хүн харин тэнд унчсан байж байхдаа Нокиогийн материал дундаас хүүгийнхэн зургийг олж хардаг. Тэгэд нөгөө залуу руу явж очиод "Чи хий юм? Пак Нокиогийн хүү юм уу? Яах гэж ингэж байгаа юм? Намайг яагаад ингэж байгаа юм?" "Миний аав таны мэдээг байнга үздэг байсан. Тэгээд Солонгост итгэж болох ганц хүн нь энэ байна гэдэг байсан. Тэр нохоо шиг ажиллаж байгаад нохоо шиг үгсэн. Тэр ядчил уучлалт гуйлах эрхтэй. Гэтэл тэр тийм хэцүү юм уу? Одоо надад байгаа сүүлийн сум." Ингээд нөгөө удирдлага харуулж байна. Үлдсэн бөмбөгөө теслэх удирдлага нь бололтой. Юм бодож байгаад "Алив гараа өг. Чи одоо өглөөгээд юу өөрчлөгдөх юм? Аавшгэ өхмээр байна уу? Би чамд туслая." Ингэсэн чи гараа өгч байна. Тэгээд татаад гаргаж байтал ардаас нь буудчлаа. Манай хүн царай руу нь харж байгаад "Уучлаарай. Тэднийг март. Би өмнөөс нь уучлалтгүй чи. Аавтайгаа уулзвал энийг дамжуулаарай." "Мэдвүү." гэсэн барьцаалагч дахиж нэг буудвал адунчлаа. Унах үед харин удирдлага нь манай хүнийг ард үлдчихлээ. Цаанаас нь харин манай хүн рүү буудаад байна шүү. Яаж байгаа юм бол? Тэр үед харин ерөнхийлөгч мэдээлэл хийж байна. "Манай засгийн газар террористуудтай тохиролцоо хийдэггүй. Ард түмнийхэн хүлээцтэй байдал талархъя." Инgeх үе зэрэгцээд террорист өгсөн байгааг харуулдаг. Бас хуучин ихнэр нь өгсөн байдалтай болцсон гэд мэдээлэл ирж байна. Тэр үед юм нөгөө тесрэх бөмбөгний удирдлагыг харлаа. Нэг л нүдэнд дулаахан харагдаад байна шүү. Тэндээс тусгаагийнхан орж ирж байна. Ён хэсэг бодож байгаад товчийг нь дарчлаа. Тэгээд барилгатайгаа дэлб. Хайр байхгүй нийгэм дунд бид өөрсдөө террористуудыг бүтээхэд байгаа юм биш вэз. Киночод байлаа. За манайхан кино таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Бас террористуудыг бид нар өөрсдөө бүтээж байна уу үгүй юу гэдэг талаар комент бичээд үлдээгээрэй. Бүгдээрээ бас нийгмийн талаар жаахан зөвлөлтөө л тоо.